Хөвсгөл ангийн цагаан улсмын Бадрад нэгдэл эх орныхон баруун хойд хэсэгт далайн төвшнөөс 1729-с 2613 м өргөгдсөн өндөр уулын бүсэд оршдог. Энэ нутгийн сүрлэг их уулс, халил өндөр байц, үдсгэлэнтэй гол мөрөн нь тус тусдаа нэг дуутай гэдэг. Халх хотгойд дарахад Дурянхай зэрэг олон ясны үлгий болсон энэ нутгийн үржил шимт хөрсөнд нь тарайбудаа халиурч, таван хушуу малн үсч, улс орныхон хөдөөжихын өрх гэрийн шилдэг хамт олны нэг боллоо. Тус нэгдлийн дарга бүгд наримдах Монгол ард улсын хөтмөрийн баатар Үлэмжийн авар зэт. Нам засгийнхан хайр халамжинд дэгчин дээшилж байгаа манай орны 260 шахам нэгдлийн нэр хүндтэй дарга нарын нэг. Тэгтэн коммунист авар зэтийн зам энэ нэгдлийнхний зам тийм чиг дардан шулуун байсангүй. Энэ нутаг байгаль загварын хувьд нэгэд хатуухан. Бүх нутаг нь 100% мөнх цэвдэх хөрсөнд бүрхэгдсэн. Зун намар нь богинохон. Өвөл хавар нь бурт. Цас их ордог. Шуурга их шуурдаг. 45-аас 50 градус хүйтрэхэнд олонтой байдаг. Байгалийн төр зүрийн бэрхшээл ихтэй. Хүн малын ундааны ус ховор газар юм. Дараагийн нэгдэл дээрээ юуны өмнө хүнээ судлах, газар орноо судлахаас ажиллан эхэлсэн юм. Аварцад нэгдлийн үйлдвэрлэлийг эдийн засгийн аргаар удирдах, суурьт мөнгөн тооцоо нэвтрүүлэх замаар гар нийлсэн бүтээлч хамт олныг бий болох явдлаа гэж үзсэн байна. Тэгээд аварцад нэгдлийн ахмад дарга Лодойху, Минжүр, Лувсан нарын арга туршлагаас байнга суралцаж хүнтэй ажиллахаас ажиллан эхэлжээ. Ингээд өөрийгөө дайчлан өрөөл усттай харьцуулж, нэгдэлч олныхон үнэт үгийг сонсож, шин зорилтынхон замыг эхэлсэн байна. Мөн эрдэмтэн мэрэгжтэй уулзсан, газар орноо өв сургамлан судлуулан зөвлөгөө авсан юм. Арга туршлагын судлахаар холоороос ирсэн зочин төлөөлөгчдөд аварцад дарга ингэж ярьдаг. Газар нутагтайгаа зөв харьцах явдал бол элчээрийн малаж ихийг эрхлэх хамгийн зохистой өгөөд ашигтай хэлбэр байна. Гэтэл манай нэгдэл бол 1969 оны хүртэл энэ бүсээс урагших газар тухайлбал энэ нутгийнхаа 4.1% хэмжээний нутгийг ямар ч ашиглалтгүй орхисон байсан. Энэ байдлыг өөрчлөхийн тулд энэ дэшиг болон захад отрын төв байгуулж тэгээд бүх оргадуудыг нүүлгэж тэсийн сав нутаг, их байгуулалтын сав нутаг, сангийн бала гандан нуурын сав нутгийг эзэмшиж бүх мала отроосон. Ингэснээр энэ бүсээс хойш бүх өвлжөөний нутгийн бэлчээр хадлан бүгд бүрэн хамгаалагдсан. Энэ дунд бүсэд бол хавар отор дайрч өнгөрдөг, тогтож ашигладаг. Намар бол зүүнний отрын нутгаас дайрч тогтож өтөрж өнгөрдөг. Ийм дамжуурын бүс нутаг тогтоосон. Урд хэсэгт нь бол зөвхөн зүүнний цагийн отрын нутгийг бий болгож ашигласан. Ингээд жилийн дөрвөн улирлыг уран бүсийн нутаг дээр ээлжлэн ашиглах юм хуваар бүсчлэл тогтоосон. Энэс гадна малажхан баригад бүртээ хавар зэний бүс нутгуудыг тогтоож тэнд хашаажуулах, материалыг азинхчүүл ийм ажил хөөж ашигласан явдал бас ихтэй болсон.
дүүнчлэн энэ хавьд заад малын отрын бүс нутгийн хүртэл тусгайлан тогтоож ашигласан. Бол өвлжийн бүх явдлыг аль болохоор оройтуулж 12 дугаар сард өвлжөндө. Энэс өмнө бол бололцоотой нөөц бэлчээр газруудыг ашиглаж отролох зэрэг ийм ажил зохиосон. Тэсийн болыг салаалж урсгаж энэ 130 мянган мал төлөв оруулж отролох нутаг гаргаж авсан. Энэ хоримтын өндий гэж маш өрчиж шинтэй сайхан нутаг. Ингээд нутаг бэлчээрийг өсчилж системтэй ашигладаг болсноор манай мал өсөх, эрүүлжих, ашиг шинэн нэмэгдэх явдлууд шийдвэрлэх өрнөлөө үзүүлсэн. Ингэж аварцад дарга бүтээж түмнийхэн хүч чадал тулгуурлан газар нутгаан эзэмшиж ихээсний дараа одоо юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуулт тавьж түүнийг ус гэж томьёолжээ. Тэр үед мал өсөхөд малын гэрэн сайхан байлгахад усны ачигдал их байсан. Одоо ч энэ ачигдал их байна л да. Манай санаа нутагт ходог гардаг. Бүх нутаг мөнгөсөлдөг хөрстэй учраас олон жил оролдоод ходог гараагүй. Тэр санаа хэмжээгээр гар уурхайн ходог жилийн дөрвөн өдрөнд ашигладаг юм ходог ганцхан ашиглагдаж байна. Агивчуд ходог гарахгүй ингээд үгүй суугаагүй. Цас хонгорын усыг том далан боолт хийж боож тогтоож нуурлуулах замаар ашигласан. Ингээд нийтдээ бол 303 мянган тонн усан багтаамжтай 3 ийм далан байна. Мөн болгын усыг тусгуулж том сорон далан хийгээд тэр усыг цөөрмөлүүлж түүнийг халиаж тал руу урсгах замаар бэлчээрийн гүн рүү 5-6 км толдгож нуур тогтоож хорих урсгаж бэлчээр усчулж байгаа. Танаас гадна нуурын усыг хүчтэй ноцоосоор шахаж ажиг ухаа дээгүүр давуулж гаргаж урсгаж нуураас нуур тогтоох юм ажил хийсэн. Тэсийн голыг салаалж урсгаж тэнд 130 мянган мал төлөв. Тийм сайхан бэлчээрийг авчирсан. Малдан өгт ижилгүй бол ханаас ч гэсэн болоод ирж болно. Харин усыг тэгж болохгүй. Тэгээд цагаан уулынхан гар хөмхөлгүй ажиллаж байж бүтээж бий болгосон 2 дахь алхмыг бид үзлээ. Ус өгөлж хэрэгтэй, бүр халуун бүлээн усч хэрэгтэй. Үүний төлөө бололцоо бүхнээ ашигласан олон арга эдний дэг юм. Мөсөн дөрөвний болог. Энэ болгын жирийн урсдаг мөсөн доогоор усны явцдаг юм болог байсан. Тэр энэ болгыг хийхин тулд энд 100 гаруй машин шороо ачаад дээдлийн ундрахтнууд техник хөргөж ухаж болохгүй. Тэгээ наанаас нь газрын ухаж цөөрмөлөөд тэгээ зөвхөн энэ хаалттай бүдүүн турваа хийгээд дарж метруулсан юм. Тэгээд эндээс энэ усын энэ залгуур төмрөөр залгаж ачдаг. За залгаад ачдаг. Тэгэхээр энэ болгон усыг тэшээрэнд очиход 6 тонн усыг 4 минутанд ачиж байгаа. Өрөмдөг ходог дээр бол олон цаг минутаар зогсдог юм байгаа. За ингээд энийг хийхдээ бол тэр турбанд ийм хагас дүгрэг хаалт байна. Усаа нөөцлөхийн хувьд тонд бол энэ хаалтын хагас хаана. Хагас хаахаар усны даралт ихсэн. Даралт ихсхийн хэрээр энэ гаралт ихсэж тэр хурдан дүүрэх ийм учиртай юм. Тэр энэ болгыг одоо ашиглахад ач холбогдолны үйл ихтэй нэг ходгийг өрөмдүүл ходог гаргахын тулд дундчаар улсаас 100 мянган төгрөг авч байгаа. Тэгвэл энэ болгыг хийхэд одоо ийм хэн ажил хийж байна. Жилийн аль чөлөөрөд ашиглаж болно. Тээвэрлэх амархан машин зогсох хугацаа бол их богино. 4 минутын дүүр гэдгийг байгаа миний дүүрэн тавьж ажил болно. Нуур, гол, харц, цөөрмийн усыг альчиг улиралд хэрэглэхийн тулд тусгай торхонд юулж сөөрөөддөн түгээдэг. Гал түлдэг зууханд цас мөсөн хайлж халуун бүлээнээр нь мал амсалдаг. Зузаан төмрөөр хийсэн 2-3 тонны багтаамжтай усан санг услах цэгүүдэд ашиглана. Зарим өвөлжөө хаваржааны дэргэд салхины чиглэл тохирсон хаалт далан босгож цас тогтоон нөөцөлж цасны усаар мал төлөөн цатган хавар болохоор хадлангийнхан
жижиг тол байд цэник услага хийн. Хатуу ширээ өрөөний суултаа энэ нутгийн өвөлжөө хаваржаа өдрийн бэлчээрт хашаа шиг хэрэгтэй юм байгаагүй. Тэгээд ч аварцад дарга бидний 3 дахь алхам бол хашаа байлаа гэж ярьдаг. Манай сүлжүүлж манай ашиг шимийг дэвшлүүлэхэд материал баазын бодогдол их байлаа. Тухайлбал манай хашаа байраар дорой байсан. 1969-71 онд манай хашаа жуул 3 жилийн том аян зохион байгуулсан. Энэ хугацаанд манай хашаа байраар хүсэнд хангасан. Энэ бол манай сүхэд бас нэг чухал зүйл болсон. Энэ хүйтэн нутагт дулаа хашаагүйгээр манай коллектив болохгүй байсан тодорхой байсан юм аа. 10-аас 20 суурь дунд 10 хүртэлх километр газраас үйлчлэх суурь дундын тэжээлийн фонд гэж бий. Энд 50-аас 100 тонн тэжээл, 100 тонн өвс хужрын агуулга байдаг. Агентийн худалдаач бий. Манай жиход учирчээсэн нэг сүрхий бэрхшээл бол манай жиход үтэйг тун улсад нийлүүлэх төлөвлөгөөг илэрхийлэх юм байна. Энэ гол учир нь нэг малаас ашиглах ашиг шим баг байсан холбоотой. Ингээр малын таваарлаг чамрыг сайжруулах хөдөл хэн тэрэг үнэ зөвлөлт болсон. Энэ санаагаар бол олон жил ноцолдлоо. Тухайлбал өмнө Баян аймгаас буур авч нэгэ сайжруулж байна. Аранга аймгаас буух авч хүрээ сайжруулж байна. Увс аймгаас хуц авч хоноо сайжруулж байна. Одоо цагаан нутгийн өндөр ашиг шимтэй хоноо улсын үржлийн ферм байгуулагдаад байна. Ямаага бол Баян элгээс ухаан авч сайжруулж байна. Хадууны тухайд бол манай нутгийн одоо тэс нутгийн хордон удамтай сайн адуу дотор нь шил сонгож үржүүлж байна. Ингэснээр манай ашиг шим мэдэгдэхүйс нэмэгдэж байна л да. Жишээлбэл 6 дугаар 5 жилийн дундчаас 7 дугаар 5 жилийн дундчийг харьцуулж үзэхэд нэг хонноос ашигласан бас 280 грамаар нэмэгдсэн. Энэ бол 100 мянган хүнтэй манай нэгдэлд өмнөх байдлаар харьцуулбал жилээр 28 тонноос илүү ашиглаж байгаа ийм их нөөц нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Мөн малын амдинжин, таваарлаг чанар, амьдрах төсвөр, чадвар энэ бүх юм бол сайжрлаа. Ийм нэтээр манай жиход учир тохиолдож ирсэн бэрхшээлүүдийг тэд септембрээр даван туулж байна. Тэгээд бэрхшээлийн өмнө бууж өгөх юм бол амжилт ололтод хүрчээхгүй юм. Бэрхшээл бол хүнийг тэнэг болгодог, харин хавар болдог ийм хүчнэлүүд иймэрхүү ажлуудыг оролдож шийдвэрлэхэд орон нутгийн ахмад хүмүүс энэ фонтард тэм их тусалсан мөн олон аймаг олон сум нэгдлэр явж туршлага судлаж тэргүүний туршлагатай ажилтнуудаас санаавч хүмүүжиж нүд тайлж байсан явдал их тусалсан юм аа. Тэгэхээр манай нэгдэл 3 удаагийн 5 жилийн өмнө төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн. Жишээлбэл улсад нийлүүлдэг бүтээгдэхүүний төлөвлөгөөг дагуулan биелүүлж байгаа. Эдийн засгийн хувьд одоо ихсэн. Одоо 9 сая гаруй төгрөгийн орлоготой. Эдийн засгийн чадлаар бэлэн боломжийн малчдын хөдөлмөр энэ юм бол бас бэлэн хөтөлмөртэй боломжтой ийм нэгдэл боллоо. 120 мянгаас дээш малтай манай улсын 10 дахь нийтийн нэг нийтний сумын нэг хүнд 150 толгой мал ноогдсон. Буман цагаан хоньтой Бадар нэгдэл хоньныхон тоогоор улсад 3 дугаар байр эзэлдэг. Тэмээ хоньны ноос ноолуур нь алт медальтай. Сүүлийн 6 жил бэлтгэсэн цэцгийн тус чанараараа улсдаа тэргүүлсэн байна. Сум нэгдлийн намын байгууллага шийдвэрлэл зохих гол асуудлаар нийт коммунистуудад бүтээч даалгаврагч үр дүнгийн тооцдог уламжлалтай. Намын хорооны товчоо малчтыг дулаан хувцсаар хангах бүтээч ажлын даалгаврыг намын гишүүн авар зад танд гардуулж байна. Хөдөлмөрийн баатар Нанзад таныг хужирт бригадын илгээлтийн эзэн залуу малчтыг халамжлан хүмүүжүүлэх багшаар томилж байна.
Сум нэгдлийн дээр гаварцад Баатар хөнчин Нанзад хоёрын даалгавар өөрөөрч аль алины ажил сүргийн бэлчээр Балчны хотноос эхэлдэг. Аймгийн авраг малчин дорж готов ингэж ярьж байна. Ядагаас 10 жилийн өмнө өөрийнхөө ажилтнууд тогтсон ямарваа нэгэн амжилтгүй айл хэсэж бас мөн арихтар сэрэг үсгээгээд ингээд бас жаахан муухан шиг нэр дуусгагээд ингээд явж байлаа. Ингээд намсмын захиргаа намайг нийгмээс тодорхой хэмжээний мал хариуцсан малдаж түүн дээрээ одоо сууршилтаагаар малдах юм бол ямарваа нэгэн амжилтанд хүрч бодох юм байна чи гэсэн. Ингээд нийгмээс 400 гаруй малыг бодох юм байна чи гэсэн. Ингээд нийгмээс 400 гаруй малыг хариуцсан авч малдаад аймгийн авраг энэ 7 дугаар 5 жилийн гашгаач иймэрхүү амжилтанд хүрсэн 8 дугаар 5 жил улсын авраг зорилготой ажиллаж байна. Би ч бас алдаж эндэж явсан хүний нэгэ нэгдлийн үйлдвэрлэлийг муу зохион байгуулж, олон мал хорогдуулж, намаас хатуу шийтгэл хүлээж, намын төв хорооны бүгд хуралд хүртэл нэр заагдсан шүүмжлэгдэж байсан удаатай. Ер нь тохиолдсон бэрхшээлийг хөдөлмөрийн хамт олноос нуухгүй, илэн далангүй тов тодорхой ярилцаж, тэднийхээ санал дэмжлэгийг авахаас илүү хүчтэй, тустай юм байдаггүй. Аврагцад дарга бүтээлч даалгавраа нэр төртөө биелүүлжээ. Улаанбаатар дархан хот орж арьсныхий боловсруулах технологи судлан хэрэгцээгүй гэж хаягдсан хэсэг машиныг эдлэл болгохоор суурилуулж тавьсны нэ. Өөрийн гэж мэрэгжил дадсан ажилчдаа хэдийнэ бэлтгэсэн байна. Энэ өндөр үеийн газар маллахад манай малчид дулаан хувцастай байх ёстой. Тэгэхээр нэгдэл элдвэр оюутлын тусгай тасаг цех байгуулж одоо малчтай сайхан элдвэртэй дулаан нэхээ ярьсаар хийсэн дээл хувцсаар хангах ажил. Нэлээд өвөө хэрэгтэй. Хийжвэд ерөн тэгээд эцсид хүнтэйг ажил хүндээ халамж анхаарал тавих явдал бол эцсид нэгдлийн эдийн засгийн хүчин чадлыг дэвшлүүлэх чухал ажил зүйл байт юм аа. Манай хүн дотор хүмлэн хүнд итгэж халамжилж анхаарах ёстой ийм бүрэлдэхүүн бол хөгшчүүд өндөр настнууд юм. Эдний талаас одоо зурх анхаарал тавьж байгаа. Тэдэнд тогтоогдсон тэтгэвэр тусламжийг өгөхөөс гадна эдний эмчлэх, эрүүл мэндийн сахиж хамгаалах, зарим аж амьдралаар доройтсон дон материалын зүйлээр туслаж дэмжих, мөн тохирсон хэвлэлийн нэгдлийн мөнгөөр захиалж уншуулах, нэгдлийн цахилгаан гэрлийг үгүй хэрэглүүлэх, нэгдлийн халуун усанд үнгүй очиргүй оруулах, шугамын радио сонссны татварыг нэгдэл төлөх зэрэг ийм туслан дэмжлэгүүдийг үзүүлж, настууд хөгжүүлтэйгээ өөр дотн харилцаатай ажиллаж, тэдний залуучуудаа төлөвлөж хүмүүжүүлэх ийм ажил зохиож байна. Ер нь малчдын соёл хүмүүжлийн ажлыг бид дутуу үнэлж болохгүй. Энэ бол юугаар солишгүй хүчтэй зүйл. Энд олон талын харах хэмжээ авах шаардлагатай. Энэс заримыг хэлэхэд жишээлбэл манай малчид нүүдлийн хянуу нэгдлийн мөнгөөр үздэг болсон. Мөн зарим төрлийн хэвлэлүүдийг нэгдлийн мөнгөөр захиалж авч уншдаг болсон. Энэ бүхэн бол малчдын ухамсар мэдлэгийг дэвшлүүлэхэд бас чухал зүйл юм гэж үзэж байгаамаа. Эмээс гаднад нутгийнхаа гандан нуур гэж үзэхэнтэй сайхан газарт сулдяатай, хоол жилийн дутагдлалтай ийм бага насны хүүхдүүдийг сувлах газар сум нэгдлийн хөрөнгөөр байгуулсан. Ингэснээр өвчлөмтгий удаан хугацаагаар эмчлэгдэх хүүхдүүд боргошиж, эрүүлжиж, байгалийн нөхцлөөр эмчилгээ авч их сайхан болж байгаа. Энэ жилд бол одоо 200-аад хүүхэд хүртэл сувлах юм ирээдүйтэй одоогийн байдлаар 100-аад хүүхэд сувлж байна.
мөн сургуулийн сурагчдын хөтөлбөр амралтын төслийн нуур орчин байгуулсан. Жилд 200 орчим сурагч пионерууд хамаарч манай жахын зарим хөтөлбөр хийж дөнгөө өгч байгаа. Нэгдлийн дарга хүн хамт толмон гэсэн зүтгэл итгэлийг байнга агуулж явах ёстой гэж аварцад дарга ярьж байна. Хугацаа цэргийн албанд мордсон тэдэнд нэгдлээс нь өдөр бүрийн 3 төгрөгийн хадгаламжийг тэдний нэр дээр нээдэг. Тэд халагдаад нэгдэлдэн ирнэ. Ирсэн хонь нь 3575 төгрөг билээхэн байж байна. Тэгээд бүлийн суусан амрагтайгаа ан золгож, нар туссан тоон он өргөж, шинэ гэрийн гал голомтон бадраадаг. Сүүний ферм одрын бэлчээр хээрийн бригадад хүрэх зам эдний дамарг байна. Машин дэхэд очих байтугай мороор явхад бэрх газар эндэж цөөнгүй. Тэм ч учраас уул давааг засаж, зам тавих ажил энэ нэгдлийн нэг гол зорилт байдаг. Энэ олон техник цөмөл энэ нэгдлийг. Гэхдээ байгалийн унган төрхийг алдагдуулж болохгүй. Шавар намагт нь чулуу чигжиж, хөвөө ирэмгийн хажиж хамгаалсан 1-2хан зам биш, нэг хэсэг дардан зам эдний бий болжээ. Нэгдийн саяхан болтол болгон дорно таймгаас хадлан өрсөн бэлтгэдэг байлаа. Алс холоос авчирсан тэжээлийн үн өрдөгч хагас сая төгрөгт хүрч байсан. Харин тесийн голыг буруусалаалan урсгаж, хоримтын хөндийг устай болгосноор 2000 гатраа газар эзэмшин. Тэндэн өвлж өгөх тарай, рапас, арвай, овёс тарайлж, жилдэн 6000 тонн хүртэл тэжээл хураан авч байна. Манай жиход очирчээс нэг том бэрхшээл бол тэжээлийн дутагдлаа л. Тэр үед одоо хадламж гаддаг тэрвэл тэжээл байхгүй, сармал уусад очир тэжээл үлддэг юм байхгүй. Эрдүүл одоо бэлчээр хаасан байдал тавьсан. Ингээд тэр үед чинь жилд дунд очир хагас сая төгрөгийг тэжээл бодлож авч. Хамаг мөнгө дунд үлддэг байлаа. Ингээд өөрөөсөө далаад оны дундуураас хармал тэжээл тэгжүүл борлог хийж гисэн. Тэгээд далаад оны сүүлчээр тэсийн голын өнбид далайн төвчнөөс 1780 метрийн бүрээр өссөн хүүтийн сэрэн тэмдэгтэй юм азралта энд хармал тэжээл тарж гисэн. Ингээд одоо энэ байдлаар бол эндээс жилдээ 4-5 мянган тонн тэжээл ороод явчихвал цаана байгалийн хадлан хэмнэлттэй сумын хэмжээгээр 3-4 мянган тонн хадлан авчихвал зэний тэжээл дээр 10 мянган тонн тэжээл ороод явдаг болсон. Улсаас тэжээл бодлож явах болоод хэдэн жил болж байна. Өөрөө тэжээлийн цэгтэй болсон. Амун эрдэс тэжээлээр хажуулж болоо. Үүнд бол орон нутгийн хужир ашиглаж байна. Давас ашиглаж байна. Амун нефролинтын дутагдлыг нөхөх зорилгоор бэмб 2 тэжээлийг үйлдвэрлэж зарим төрлийн малд ашиглаж байгаа. Тэжээл худалдаж авч хамаг мөнгө өрж исэн бол одоо тэжээл үйлдвэрлэж хэрэгцээтэй газар худалдаж мөнгө олдог ийм салбар болгож өөрөглөө. Одоо манай зөвхөн хэцүү эзэн тэжээх төдийгүй бордох ашиг шимийн нэгдүүл ийм зэрэг шилжиж ороод байна. Нэгдлийн дарга хүнд чөлөөт цаг хэр олддог вэ? Хэрхэн амардаг вэ гэхээр айда суух чөлөөгүй хүмүүс гэж ярилцах нь олон л байдаг. Аварцад даргын тухайд бол амрах цаг бий.
Шинэ сайхан кино жүжиг үзчихээд шүлэг найраглал араман тууж уншчихад хөдөө нутгийн зорих сэтгэл нэг л хөнгөн эрэгцүүлэн бодохын ухаан тэлдэгэ гэж аварцад ирж байна. Ямар ч ажил хийж илээ гэсэн хүнд яруу найраг уран зохиол урлаг уран сайхныг олж чухал хэрэгтэй. Жишээ нь одоо би бол яруу найрагт их сонирхолтой оролдоод үгүй гэж хэлсэн сонирхолтой. Насагдор дамнасрын сэнгэ чимэд нарын зохиол, гайтуу нарын зохиол бол их яруу сайхан сэллэгтэй даачин ястэ дээр вийг санагдсан юм зүйл байдаг. Одоо ч яваа холом пүрэв дөрж нарын яруу найраг бол хорц тод сайхан уянган чанартай юм зохиолууд байна. Төгөн романуудын дотроос Дамантаас амар санаа зүрхний хэлэн улаан наран зэрэг романууд бол манай Ахмад үеийнхэн ямар их бэрхшээл зовлон туулж ин хөвсгөл үйлчлэгтэй хийгээд гэдгийг бас их тод харуулдаг юм зүйл. Өргөжлөсөн сүүгэн зохиол дотроос бол нэгдлийн үйл амьдралтай холбоотой аадруура хошуул цагаан нутаг үрийн цолмон нүүдэл суудал зэрэг юм сайхан романууд бэлдээ. Эднийг уншихад бол нэгдлийн ихэн үеийн мөн донд хөгжиж үеийн амьдралууд сайхан харагддаг. Кино бол одоо бидэнд их сайхан ойлголт тусгал өгдөг. Жишээ нь үрийн цолмон кино энэ бол нэгдлийн Ахмад дарга нарын амьдралыг одоо тод сайхан харуулж байдаг. Мөн түүнчлэн давааны цаан даваа хань энэ хүүхнүүд хөргөн хүү зэрэг юм сайхан хянуунууд байдаг. Энэ дотроос энэ хүүхнүүдийн хянууны жамц дарга бол бас их өвөрмөц. Босод хүмүүсөө хаадаг төвдсөн үед өөжөө тайван байдлаар асуудлыг авч шийдэж байгаараа концлог бас нэг сонин дүртэй юм нэглийн дараа гарч байдаг. Энэ мэтийн олон сайхан юмыг ярьж болно. Намард төмнийхин хийж гүйцэтгсэн ажлыг дүүнэж цаашдын зорилтыг тодорхойлох намынхан их хурлд аварцад дарга төлөөлөгчөөр сонгогдлоо. Дайж зөвхөн үйлдвэрлэл эрчимтэй аргыг нэвтрүүлэх, малад зөвхөн хөдөлмөр зохион байгуулалтыг төгөлдржүүлэх, үйлдвэр ухсааг сайжруулах, маллагааны технологиг боловсронгуулах талаар намаасан дэвшүүлэх зорилтыг хэлэлцэж шийдвэрлэхэд түүнд бусад коммунистуудын нэгэн адил бодох бодол бодит санал их байжээ. Тэр их хурлын төлөөлөгчтэй уулзахдаач эрхэм хүндэт энэ дээрээс нь санаа бодлон илэрхийлэхдээч дайж зөвхөн үйлдвэрлэлийн тулгамдсан зорилт шийдвэрлэх асуудлуудыг нийт нүггүй нээн гаргасан. Ажихуулсан байгууллагын хувьд зөвлөх нэгдэлчдийн ажил соёлын хэмжээг дэвшүүлэх талаар хоёр их хурлын хооронд намаас авч хэрэгжүүлсэн олон талдаар хэмжээнд манай Монгол орны хөдөөжихөй нэгдэлчид бид хуулиасаа бахархан баярлаж байна. 3-5 жилийн гавцдаач манай цагаан улс сумын үтэл хөдөлмөрчид манай 5 төрөлдөө жил дараалан өсгөж 5 жилийн төлөвлөгөөг 5.8 мянган бодоор дагуулж улсад эцсийн төлөвлөгөөнөөс 550 тонноос 70 тонноос 8 тонн эсхийн тос илүү үйлдвэрлэж нийлүүллээ. Малын ашигшин бүтээгдэхүүний чанар дэвшилж, малчдын эгнээ залуужиж, малаж ихэнх суурин далаад хувьд нь улс аймаг сумын авраг сайжруул ажилладаг боллоо. Манай нэгдлийн жилийн мөнгөн орлого 9 сая төгрөг төрж, өмнөх 5 жилийнхээс 38%, нэгдэлчдийн хөдөлмөрийн хөлс 32%-аар өсөж, малчдын аж байдал соёлын төвшин дэвшилж байна. 1985 онд намайг 19 дугаар хурлагдсан социалист оролдоод хөдөөжихөй нийт нэгдлийг уриалж авсан үүргээ манай нэгдлийн хамт олон амжилттай биелүүлж бүх ард түмний социалист оролдоон тэргүүн байранд шалгах. Энэ амжилтаа намайг төв хараал засгийн газартаа илтгэсэн юм аа. Одоогоос 20 жилийн өмнө нутгийнхан бараг 3/1-ийг эзэмшээгүй. Аж ахуйн үйл ажиллагааны үр дүн муу гишүүдийн амьдралч төдийг дэгжээгүй байсан Бадрал нэгдлийн ажил үйлсээс бид өгүүллээ. Зорилгон ухамсарласан бүтээж хамт олныг бүрдүүлэхэд сум нэгдлийнхний туулсан зам, хуримтлуулсан туршлага, хийж үтээсэн ажил өнөөдөр тодхон байна. Өнгөрсөн хугацаанд улс аймгийн хэмжээний социалист оролдоонд 87 удаа тэргүүн байр эзэлж байсан энэ нэгдлийнхэн 8 дугаар 5 жилийнхэн алхаанд амжилт даргантай явна. Тэд 5 жилийнхэн төлөвлөгөөг 4 жилд биелүүлж, үхэр сүргээ төм хөргөн бусад эдийн засгийн үзүүлэлтийг дагуулснаар нэгдлийн мөнгөн орлогын хэмжээг
11 сая төгрөгөх зорилт тавин ажиллаж байна. Иймхүү Бадрал нэгдлийн туулахад заман нурт Баатар даргын үйцэх ажил их хүрх өндөр байна.